За сайн байцгаана уу? Eric Spirituality тавтай морил. Тэгээд яг 1 жилийн өмнө мөнгөнөө найзтай Астрал аялал гээд подкаст анх апплод хийснээс хойш бараг жил гаруй өнгөрсөн байна. Тэгээд бид хоёр нэх олон үзээг байсан. Тэгээд байжгаад сая нэг шалгаад харсан чинь 6200 хүн үзсэн. Тэгээд амар гоё сэтгэлдлүүд байсан учраас дахиад нэг подкаст хийх хэрэгтэй юм байна гэдэг сэтэл төрөөд тэгээд маш гоё сүнслэг найзуудаараа цуглуулчихсан подкаст хийх чинь. За тэгээд өнөөдрийн подкастны зочдоор манай зураач Энжи найз, хөгжмийн зохиолч Хурцаа, зураач Мөнгөнөө, зохиолч Ичко, сэтгэл зүйч, сэтгэл засалч оюу гих мэдчлэн хүмүүс цугласан байна. Тэгээд миний би өнөөдөр хостоор ажиллана. За тэгээд шууд асуулт руугаа шууд орё гэж бодож байна. Уршихгүйгээр. За тэгээд өнөөдрийн хамгийн ихний асуулт бол хүн өөрийгөө олдгоо эсвэл бүтээдгөө чи өөрийгөө олцсон гэж бодож байна уу гэдэг асуулт байна. За өнөөдрийн подкастт орж оролцуулж байгаа Эрика найзтай маш их баярлалаа. Тэгээд бас бусад найзуудтай маш их баярлалаа. Энэ сонирхолтой подкастт орж байгаадаа маш таатай байна. За хүн өөрийгөө олдгоо, бүтээдгөө гэж энэ бол яг хүн болгоны дотор байдаг асуулт байх. Хүн болгоно төрснөөсөө хойш яг энэ асуултыг амьдралынхаа турш хайсаар явдаг байх. Миний хувьд ч гэсэн ялгаагүй одоо үргэлжил том болох тусмаа насанд хүрсэн хүн болох тусмаа л би яг хийм бол юу хийх гэж энэ хорвоо ертөнцийн дээр төрсэн юм бол гэдэг асуулт бол байнгын төрдөг. Тэгээд хүн бол ер нь бүхэл амьдралынхаа турш өөрийгөө олдгийн байна, бүтээдгийн байна. Бүтээс нь өөрийгөө бас буцаад алдаж болдгийн байна. Алдсныхаа дараа бас шинээр бүтээж болдгийн байна. Тэгэхээр хүн гэдэг бол их хувьсамхай байж чаддаг, дасан зохицох чадвартай амьтан юм байна. Одоо 5 жилийн өмнө миний өөрийгөө харж исэн оюу гэдэг хүн шал өөр байсан. Гэтэл одоо өнөөдөр байгаа оюу гэдэг хүн бас шал өөр мэрэгчлээ, шал өөр харах өнцгтэй болчихсон. Тэ орчлон ертөнцийг өөрөөр хардаг болчихсон. Дахиад 5 жилийн дараа ч гэсэн би шал өөр байх болно байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр яг хүн гэдэг бол өөрийгөө тасралтгүй хайж идэг, бүтээж идэг. Гэтэ тэр хайж бүтээж байгаа зүйл болгон цаанаасаа сайн сайхны төлөө өөрийнхөө гэр бүлийнхаа хайртай дотны хүмүүсийнхаа тэ ямар нэгэн байдлаар сайн сайхны ирмэлцэлтэй байдаг гэж би боддог. Тэгэхээр бид нар хамгийн гол нь бидний хүн байгаагийн нэг учир шалтгаан би биендээ яг найзын минь асуусан асуулт шиг би биендээ яг энэ өөрийгөө олох, бүтээхэд чи ямар аргыг хэрэгжилж байна, би ингэж байна гэдгийг хуваалцах энэ гоё подкаст юм шиг санагдаж байна. Тэгэхээр хүн бол маш хувьсамхай. Одоо 20 жилийн өмнө муу хүн гэж харж исэн хүн өнөөдөр үнэхээр сайхан хүн болсон явж иж болно. Сайхан гэж харж исэн хүн ч муухай хүн болсон явж байна. Тэгэхээр өөрийгөө болон бусдыг харж байгаа тодорхойлолт болгоно өөрчлөгдөж болдог. Би бол тэрнэд итгэдэг. Гэхдээ хүн болгоны дээр өөрчлөгдөж байгаа өөрчлөлт сайн сайхан зүйл рүү илүү тэмүүлдэг байгаасай гэж ер нь бол миний хувьд боддгоо. Сайн бацгаана уу? Нам Хурцаа гэдэг. Том сонирхолтой асуулт тавьсан байна. Үнийг ихлээр би энэ асуултыг хариултыг одоо хэрнэ өөрөөсөө хайж мөн ирж туршилтаад явж байгаа. Тунч амжилттай явж байгаа бодож байгаа. Хүн өөрийгөө олдгоо, бүтээдгөө. Миний бодлоор аль аль нь болж байна. Хүн өөрийгөө бүтээгээд явж байгаа үедээ хүн өөрийгөө олдог. Тэр олсон зүйл нь өөрт маш таатай байдаг. Үүнийг л би хийх ёстой байна. Үүнийг л би хийх ёстой мэн гэсэн даалгавар бараг даалгаварч зүйл байдаг. Миний жишээн дээр бол хөгжим бол ялч надад маш гүн сэтгэл төрүүлсэн. Би 10 жилдээ тун төрөлтмөл хүүхэд байсан. Хинтээж ярьдаггүй, ангийнхан тааш дотно биш. Ер нь бол дахин бүрэг чимхий дотошоо хүүхэдсэн. Хөвчлэн компьютер тоглоод гадаа гардаггүй, гэтэл гаддаг гэсэн. Учир шалтгаан нь юу байсан бэ гэвэл миний дотор байгаа нэг зүйл хүсэж байгаа тэр зүйлийг би ерөөсөө анзаардаггүй байсан мөлий. Тэр анзаардаггүй байсан зүйлийг би надад хөгжим баг хүчээр шахуу толгоороо маа зөхөд оруулчихсан.
Яг би нэг төвлөрөөр YouTube-ээс санаадаг ол сонсоод зүгээр л шууд дурлсан тэр мэдрэмж хамгийн дотно яг л миний хийх ёстой зүйл юм байна. Би яг төвлөрөөр сурах ёстой юм гэсэн тэр юмсэл надад төрүүлж өгсөн. Тэгэл тэнцэс ууггүй хичээсэн, ууггүй хичээл төсөл гарсан, хөгжмийн сургуульд орсон, амжилттай төгссөн. Явандаа би хөгжим зохиож эхэлсэн. Яагаад гэвэл миний хамгийн сайн чаддаг зүйл ягаад хөгжмөдөө холбоотой байсан учраас хөгжмөөр дамжуулж тэр зохиох чадвар надад орж ирсэн байсан. Энэ зүйл надад маш таатай байсан. Үнийг хийгээд явж болох юм гэж бодсон. Тиймээс үнийг би хийж ядгсал тухайн үед би өөрийгөө л илэрхийлж бодоод те чаддаг зүйлийг хийж бодсон. Гэтэл явандаа энэ улам сайжраад амьдралын ихээр олон баяжаад явсан. Би өөрийнхөө илэрхийлэмжийг би өмнө хөгжмийн зөвхөн өөрийнхөө илэрхийлж боддог юм бол одоо би хөгжмөөр дамжуулж ямар нэгэн мессеж миний хөгжмийг ашиглаж бусд хүмүүст хүрэх гээд байгааг би анзарч чадж эхэлсэн. Тэр бодол маш сонирхолтой бодол. Одоо би энэ ямар тухай зүйлийг харлаа гэхэд би ямар нэгэн орчлонгийн нэг мессеж хүлээгээд авчаа. Гэтэл би тэр мессежийг өөртөө дотроо байлгаад баймиргүй байхгүй. Би өөр хүмүүс түгээмээр санагдав. Миний мэдрэмжийг өөр хүмүүс мэдрээсээ гэсэндээ би тэр тухайн зүйлийг яаж илэрхийлэх талаар бодож эхэлсэн. Тэгэхээр би яг юу хийж чаддаг вэ? Би хөгжим зохиож чаддаг гэсэн. Хөгжим тоглож чаддаг гэсэн. Тэгэхээр би яг тухайн зүйлийг яг тэр талаас нь өөрийнхөө чаддаг өнцгөр бусдад илэрхийлж харуулах юм байна гэж би үнийг олж харж байсан. Тэгээд одоо үнийг чигээд явж байгаа. Явандаа өрхөн гарч ирэх бодолтойгоо тийм ээ. Тэгэхээр ер нь хүн өөрийгөө олж явах явцдаа өөрийгөө бүтээгээр яваад байдаг. Бүтээж чадаа бас олж яадаг. Ерөнхийдөө одоо хайлтсангүй юм. Баярлалаа. Nice. За. Энэ хормын минь би эдрэтэ сэтгэлгээтэй энгийн л хүн байна. Өөрийгөө олох болон бүтээх гэдэг асуулт те. Өөрийгөө олох дээр ингээд надад нэг асуулт төрсэн байхгүй юу? Би хин бэ? Яг одоо энэ дэлхий дээр одоо төрөхт маань одоо юм нийгмийн янз янзын юм хүрээлэл ч юм уу те. Энэ бүхнээс гадуурх яг жинхэнэ үнэн чи юм бэ гэдэг асуулт төрсэн. Тэгээд төдийгөөс өдийг хүртэл одоо байгаа би хүртэл надад хуваагдал явагдсан. Тэгээд тэр маань болохоор 5 шатлалтай байсан байхгүй. Тэгээд эхнийх нь болохоор миний дотор дуурайлал ба зөрчил гэдэг шатлал явагдсан. Тэрэн дээрээ хүн болон би энэ ертөнцид ирэхдээ дүрм, дуурайлал, хүний хэлбэр, үнэлэмж донд төрсэн байсан. Өөрийн хэн болгохыг ч ойлгоогүй ч гэлээ. Бусдын нүднээс биегээ хайж эхэлсэн. Хүлээн зөвшөөрөгдөх гэж, ойлгогдох гэж, хайрлагдах гэж. Гэхдээ энэ бүхнээс гүн дотор маань нэг төрлийн зөрчил, дуугүй эсэргүүцэл асаж эхэлсэн. Энэ бол яг миний нэгдүгээр хуваагдал. Тэгээд хоёр дахь үе шат руугаа би орсон чинь юу байсан? Эвдрэл болон эргэлзээ гарсан. Төөрөл. Тэгээд би ойлгосон. Надад тулгаж буй энэ үннийг би дагаж чадахгүй. Намайг хайрлахгүй ч, намайг хайж чадахгүй хүмүүсийн дунд би хоёрдмал мэдрэмжийн дунд хуваагдчихсан. Хуваагдаж эхэлсэн байсан. Энэ бол миний үхэл байсан. Гэхдээ би махбод юм биш. Өөрийгөө хуурсан, хүмүүсийн нүднээс биегээ гэж харсан биегийн үхэл байсан. Тэгтэл дотор маань шал өөр үнэн бий байгаадсэн. Тэгтэл 3 дугаар хуваагдалд би тунхаглал ба сэхэрэл энэ ухаарл байсан. Тэр дөрүүдэд би өвдөж алдсныхаа дараа л би чимээгүй өөртөө ухаарсан. Хүмүүс намайг ойлгох албагүй. Би ч мөн өөрийгөө бүрэн тайлбарлах албагүй.
надад үннийг мэдрэх эрх байсан. Бас надад бүдгэрч болохч, гялалзаж болох оршихуй бий гэдгийг ухаарсан. Би гэрэл рүү явхаасаа өмнө бас харанхууд зүрхээ дасгах ёстой юм байна гэдгийг ухаарсан. Тэгээд бас миний хуваагдлын дөрөвдөг шат нь оршихуйн сонголт буюу хүлээн зөвшөөрлөөс. Тэгээд би буруугаасаа цутгаа болсон. Нүгэл буян хоёр хоёулаа миний хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Намайг бүтээж буй өвдөлт жаргал хоёрын аль аль нь үн цэнтэй юм байна гэж ойлгосон. Өөрийнхөө амьдрна гэдэг тэмцэл биш, сонголт. Харин тэр сонголт өдөр бүрийн хариуцлага байдаг. Одоо би өөрийгөө нүцгнээр чимээгүйгээр хайрлаж эхэлсэн. Сүүлийнх нь буюу 5 дугаар хуваагдал нь байх үеийн бүжиг маань байсан. Одоо гэсэн. Тийм яг байх үе. Би мэднэ. Би төгс хүн биш. Гэхдээ би мэдэрч байна. Би амьд байна. Амьсгалж байна. Өдөр бүр шүлэг мэт амьдарч өдөр бүр өөртөө үнэнчээр бүжиглсэн. Өөртөө үн цэнтэй байхын тулд би үргэлж замдаа байгаач өөрөөсөө цутгаа болсон хүн болсон. Өөртөө нуурт болсон бодит өөртөө. Хязгаар үгүй мэдрэмжийг багтаах гэж ирсэн. Энэ бийг одоо бол зүгээр л тэрч урсгаж тэмүүлдэг байх бай болгосон. Магадгүй энэ юу ч хүч болно. Энэгээр хүний оршихуй гэдэг ер нь өөрөө амар гайхалтай. Энэ бол цэвэр амьсгал ахгүй юу? Яг амьсгалж буйгаа мэдрэх тэр акшнд өөртөө үнэнч байгаагаа мэдрэх тэр акшн маш их баяр баясгалт төрдөг. Тэр нь хувьсчих болно. Ирээдүй хувьсдаг, хүнч хувьсдаг, таач хувьсна, бич хувьсна. Баярлаа. Баярлаа. Сэтгэл хөдлөм яриа байна. За миний хувьд бол өөрийгөө олох процесс яаж явагдсан бэ гэдгийг ирээ бодоод үзэхэд би ингээд жоохноос янз бүрийн бас хийж үзчихсэн. Тэр дундаа бол одоо аимшигын зүйлсүүд амирх татагддаг байсан. Татагдаж эхэлсэн байхгүй. Тэгээд ер нь сүнс чөтгөр тэгэл янз бүрийн бог чөтгөр ямар нэгэн тайлбарлахгүй үзэгдэл тиймэрхүү зүйлийг ингээд үзэж хараад эхлэнгүүт тэр миний сэтгэлийг аяух татаадсан байхгүй. Тэгээд би тийм зүйлийг судлаад үзэл хараал сонирхол явагдах тусам би ийм зүйл дуртай юм байна гэдгийг олж мэдсэн. Энэ зүйл үнэхээр их намайг татчихсан учраас би яг өөрийнхөө юунд дуртай гэдгийг олоод эхэлж байгаа байхгүй. Ингэснээрээ би миний дотор ертөнцийг юу бүрдүүлж байна вэ гэдэг тэр зүйлсийн нэгийг би яг олоод эхэлж байгаа байхгүй. Тэгмэд энэнгээрээ яг би өөрийнхөө нэг жижиг хэсгийг ингээ олоод эхэлж байгаа юм шиг санагдсан л та. Тэгэл тэрнээс хойшоо зураг мураг зураал те. Зургандаа илүү дуртай болоод цаашаа зураач болох одоо замлынхаа эхлэлийг бол тавьж исэн. Тэгээ энэнгээрээ бас би одоо өөрийгөө олж эхэлсэн гэсэн үг. Тэгээ энэ маягаар одоо хүн юунд дуртай вэ? Одоо үнэхээр чин сэтгэлээсээ юу хүсдэг вэ? Тэрийг яг олж мэдэх үедээ яг өөрийгөө олох процессаа ингээ бүтээгээд явчтай юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд одоо гих мэтэр янз бүрийн зүйлсүүдийг туршиж үзэх болгондоо өөрийгөө юунд дуртай дургүйгээ мэдээд тэгээд одоо өөрийгөө олж эхэлсэн юм шиг бол санагддаг. Тэгээ өөрийгөө ингээ олоод за би шинэ аимшигын зүйл дуртай юм байна гэдгээ олоо мэдтснийхаа дараа энэ зүйлээ илүү баяжуулаад хөгжүүлээд сайжруулаад авчиж байгаа байхгүй. Эндээс бол би одоо өөрийгөө бичих дуртай юм байна гэдгийг бас олж нээсэн байгаа. Тэгээ үнийгээ болохоор одоо аимшигын сэдэв мэдтэйгээ холбоод за аимшигын зүйл бичих дуртай болсон. Одоо ямар нэгэн тийм зохиол мохол бичих тийм сонирхол байгаа юм гэдгийг олж мэдж байгаа байхгүй. Тэгээ энэ маягаар бол би өөрийгөө олоод эхэлсэн гэсэн үг. Тэгээ ингээд өөрийгөө олоод эхэлсэн учраас энийгээ цаашаа хөгжүүлээд өөрийгөө бүтээх тэр процесс руу
хөтлөөд аваа явчихж байгаа юм л та. Тэгээ би энэ зүйл дээр өөрөө сайжрах тусам өөрийнхөө одоо илүү бүтээгээд явж гин гэсэн үг. Тэгээ энэ маягаар бол за хүн өөрийгөө ч олддог юм байна, олонгоо давхар бүтээдэг юм байна. Тэгээ өөрийгөө сайжруулад явна гэдэг чи одоо өөрийгөө яг нөгөө яг байшин барьж байгаа юм шиг ингээд суур морийн тавиад дэшегээ ингээд нэг нэгээр блокоо ингээд өрөөд явж байгаа юм шигээр өөрийгөө бүтээдэг юм байна гэж бол бодож байна. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Маа байна. Хүн өөрийгөө алдаг уу эсвэл бүтээдэг үү гэсэн асуусан. Тэгэхээр миний хувьд бол хүн өөрийгөө яаж олдог вэ гэдэг зүйл шууд толгойд орж ирж байна л да. Хүн бол яг өөрийнхөө юунд дуртай вэ гэдгээ олоод мэдснээр хүн өөрийгөө олох тэр зам руугаа явд юм шиг надад бол санагддаг. Тэгээд миний хувьд бол миний туршлагаар би яг өөрийнхөө зорилго гэдэг зүйл дээр аяг холбохыг энэ дэр бол хүсдэгтэй. Одоо би өөрөө яг юунд зорж байгаа вэ гэдэг тэр шалтгаан нь өөрөө зорилгынхаа үйл явцад өөрийгөө ингээд олох тэр шалтгаан нь үүсэж байгаа юм шиг. Тэгээд зорилгоо яаж тодорхойлох вэ гэхээр ерөнхийдөө өөрийнхөө дуртай зүйлдээ одоо дуртай зүйлээ яаж олох вэ гэдэг асуулт тавигдчих юм л та. Тэгэхээр дуртай зүйлээ хүмүүс одоо яг сүүлийн үед яг ингээд хараад байх дуртай яг тэр мэрэгчлэрээ биш хэрнээсээ ингээд Монголын амьдралын тийм шаардлагатай нөхцлөөр ч юм ингээд айгүйх тийм дургүй ажиллаа, хүсээгүй ажиллаа маш их хийдэг. Тэгээ тэрнээсээ олж ингээд стресс шаналл маш их зүйлийг ингээд авч байгаа нь өөрөөгөө ингээд олох биш яг эсрэгээр ингээд өөрөөгөө ингээд улам ингээд унтрааж байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр ингээд хүмүүс яг ингээд өөрийнхөө дуртай зүйлийг ингээд үнэхээр зориг гарган ингээд хайгаад олж олох тэр аяллыг яг эхлүүлж чадах юм бол энэ зүйл нь ингээд цаанаасаа өөрөө тэр аяллаа явцдаа ингээд бүтээгдээд байгаа юм шиг надад санагддаг. Nice. Тэгэхээр ер нь бол яг хүн ингээд өөрийнхөө дуртай зүйлээ зориг тавиад олсноороо бас ингээд өөрийгөө олох тэр аялал нь эхэлж байна гэж миний хувьд бол бодож байна л та. Тэгээд тэр олсноороо бас ингээд бүтээгдэж байгаа гэсэн үг. Тэр одоо процесс нь айгуу чухал. Тэр процессыг явцад хүн өөрөө бүтээгдээд байгаа. Тэгээд тэр одоо яг тэр аяллах нь тэр явц нь хүн өөрийгөө олоод бас бүтээж явж байгаа. Тэр процесс нь л хамгийн одоо чухал мөчн гэсэн үг. Харин тэр яг тэр цаад тэр хүн өөрийгөө олцсон байгаа тэр зүйл нь чухал биш. Харин тэр олох явцдаа хүн өөрийгөө бүрдүүлж байгаа тэр зам нь л хамгийн чухал гэж миний хувьд бодож байна. Уул руу гарах замын аялал нь чухал, орой дээр гарах нь чухал биш гэдэг үг байдаг шүү дээ. Тийм яг тэрнтэй адилхан одоо ингээд процессын явцад хүн өөрийгөө ингээд олоод бүтээгээд явж байгаа тэр мөч бүр хамгийн амттай. Яг жинхэнэ хүн тэндээс өөрийгөө ингээд би чинь ийм хүн байсан юм, би ийм зүйлд дуртай юм байна гэдгээ өөрийгөө ингээд нэг ингээд ширхгээр ингэж өөрийгөө ингэж бүтээж явж байгаа тэр процесс л гэж миний хувьд бодож байна. Окей. За тэгээд маш гоё сонирхолтой хариултуудыг авлаа. Үнэхээр тэгэл миний ойлгосноор бол хүн өөрийгөө олдог юм байна. Бүтээдэг юм байна. Хүн ихлээд өөрийнхөө юунд дуртайг олоод тэгээд тэр дуртай зүйлээ илэрхийлэмж нь дуртайгаа олох нь өөрийгөө олох. Бүтээх нь болохоор яаж тэрийг илэрхийлэх вэ гэдэг нь бүтээж байгаа явцсан юм болов гэж анзаарагдлаа хүмүүсийн кейсийг сонсоод. За тэгээд хоёр дахь асуултыг би нөгөө сэтгэл засалж оюугаас асууя гэж бодож байна. Энэ нөгөө хүнд өөрийгөө олох тийм сэтгэл зүйн хэрэгцээ байна уу? Тэ? Яагаад бид нар ер нь бол өөрийгөө олох гээд байгаа?
энэ асуултыг асууя гэж бодож байна. Маш сонирхолтой асуулт байна. Сэтгэл зүйн хэрэгцээ гэж штэ. Тэгэхээр энэ бол одоо Маслоугийн онолоор хамгийн сүүлийн хэрэгцээ бол хүний сэтгэл зүйн хэрэгцээ гэж яригддаг. Ялангуяа энэ бидний амьдарч байгаа энэ 90 100 болон сэтгэл судлалын 90 100 гэд нэрлэлчихсэн. Хүн болгон одоо бид нар өмнө биеийнхаа зуур дээр анхаардаг байсан бол амьдралынхаа суур хэрэгцээнд анхаардаг байсан бол одоо хүн болгоны толгойн дотор сэтгэл зүг гэдэг зүйл би хийм бэ, би яах гэж төрсөн юм бэ, тэр асуулт бол байнгын одоо төрдөг болчихсон гэсэн үг. Би юуны төлөө амьдраад байгаа юм. Тэгэхээр энэ бол одоо энэ 90 100-д хамгийн чухал асуудал бол өөрийгөө олох, өөрийгөө ойлгох. Би сэтгэл зүйн үед ямар хүн юм, би ямар цаанааштай юм, би яг юунд дуртай юм. Тэгээ би яг юу хийхээрээ жаргалтай болдгийг, миний сэтгэл хөдлөл яг яаж илэрч гардгийг, би мэдрэмжээ яаж илэрхийлдгийг, бүх зүйл ер нь бол орчин үед бол сэтгэл зүй гэдэг юмтай бүр нэгт холбоотой болчихсон. Тэгээд манай багш нар бол баян хэлдэг. Сэтгэц гэдэг бол өөрийгөө олох шинжлэх ухаан юм аа. Сэтгцийн шинжлэх ухаан гэдэг чинь амьдралыг судалдаг шинжлэх ухаан юм аа гэд. Хүүхэд одоо төрхөөс өөхөх хүртэлх бүхэл одоо тэр шийдвэр гаргаж байгаа үйл явц, хандлага, тэр бүх зүйл хүний сэтгцийн үйл ажиллагаатай холбоотой байдаг. Тэгэхээр энэ бол зайлшгүй хамгийн түрүүний хэрэгцээ болчихжээ. Ялангуяа залуучуудын хувьд бол сэтгэл зүйн үед өөрийгөө олох энэ сэдвийг бүр ингээд зайлшгүй бид нар бие биендээ хуваалцаж, дэм болж, туршлагуудаа ингэж хуваалцах хэрэгцээ бүр үнэхээр гараад ирчихсэн. Тэгэхээр бас цаг үе болсон юм подкастыг санаачлаад, зориулаад эхлүүлж байгаа найздаа бас ингэж ирсэн найзуудтай баярлалаа. Надад бол айгүй гой санагдчихэв. Ер нь бол сэтгцэн эмч хүний хувьд энэ бол маш чухал зүйл гэж би харж байна. Окей, тэгээд өөрийгөө ер нь ягаад өөрийгөө олох тийм аялалд гарцгаагаад байгаа юм бол бид нэр хүн ингээд яагаад өөрийгөө олох гэдэг байгаа гэхэлэр миний бодлоор бол нэг талаас бас түрүүн өөрийгөө олдгоо бүтээдгүү гэсэн чинь хүн нэг талаас бас өөрийгөө ингээд бүтээх гээд байгаа. Тэгээд яагаад бүтээх гээд олох гээд байгаа гэхэлэр энэ ертөнцид хүн яг ингээд өөрийгөө ингээд илэрхийлэхдээ хүн ингээд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ гэж байдаг шүү дээ. Тэр зүйлийг ингээд хүн яг ингээд өөрөө бүхэл бүтэн ийм тусгаар тийм ертөнц болж иж яг тэр өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө тэр олоод яг өөрийнхөө тэр бусдаас яг ингээд чал өөр. Одоо ингээд бид нар чинь 8 тэрбум хүн, тэгээ 8 тэрбум нуулаа бүгдээрээ ингээд өөр өөрийн ертөнцтэй. Тэр ертөнцийг ингэж бий болгож тэр дуртай зүйлээ хийж юунаас аз жаргал мэдэрдэг те. Тэр аз жаргалыг бас ингээд өөрийгөө олох гээд байгаа юм бэ гэдэг нь одоо яг аз жаргалыг бас ингээд олох гээд байгаа юм шиг те. Яг өөрийнхөө юунд дуртай вэ гэдгийг мэдснээрээ тэр аз жаргал руу ингээд бас явж байгаа ойртож байгаа тийм. Яг тийм юм болов уу гэж бодож байна. Одоо ертөнц бол одоо ингээд маш тийм өөрмөц шүү дээ. Хизээч дахин давтагдчихгүй. Тэгээ тэр дахин давтагдчихгүй ертөнцийг яг ингээд бүтээхин төлөө ингээд яваад байгаа юм шиг. Тэгээ бүтээснээр яах юм бэ гэхлээр хүн ингээд яг ингээд өөрийгөө илэрхийлэх тэр боломж нь ингэж амьд нэгдэж байгаа. Суураараа гэсэн. Би миний хувьд бол тэгж л бодож байна. Тийм яагаад өөрийгөө олох хэрэгтэй вэ гэж штэ. Тэнгүүд өөрийгөө олсноор бид нар эргэн тойрондоо өөрийгөө ойлгоно, бусдыг ойлгоно, өөрийгөө хайрлана, бусдыг хайрлана. Тэгснээрээ бид нар зөв амьдрах, сайн сайхан амьдрах, бие болон сэтгэл зүйн хувьд, нийгмийн хувьд эрүүл тэр нийгмийг бүтээхийн тулд тэгэхээр би өөрийгөө олно гэдэг чинь эргэн тойрныхондоо одоо наазахын бид нар энэ туршлагуудаа хуваалцаад эхлэхээс бие биендээ чи ганцаараа биш шүү, бид нар хамтдаа шүү те. Ингээ хамтдаа байснараа бид нар сайн сайхан нийгэм рүү чиглэж энэ нь эргээд бидний үр хөөхөд бидний ирээдүй бидний бие сэтгэл зүйн хувьд нийгмийн хувьд эрүүл сарвал амьдрах тэр зүйл рүү л чиглэж байгаа. Тэхийн тулд бид нар өөрийгөө олох гэдэг зүйлийг одоо хүн болгоно асууж бие биенээсээ тусламж хүсэж ингэж явах хэрэгтэй болчихсон болов уу гэж миний зүгээс л харж байна.
Яагаад хүмүүрийг олох хэрэгтэй юм бол? Яагаад гэдэг асуулт аягүй олон учир байгаа даа. Хүн яг төрхөөсөө хилд орж эхлэхээс хойш хилд орохоос юм бүх зүйлийг сонирхоод яагаад ийм ээ энэ яагаад тийм ээ гэж асууад эхэлдэг. Сонирхол зан төрхөн хүнийг ертөнцөөр танилцаад өөрийгөө бүтээгт нь маш хэдийн болдог юм. Гэтэл яагаад ингэж их том болсон хүүхдүүд зөв томчууд ч юм уу те өөрийгөө ингэж олж чадахгүй байгаа юм нэ байгаад байгаа юм бол яагаад гэдэг асуулт асуудаг. Би юм дуртай юм бол би яагаад тийм дуртай юм бол би яагаад ийм юм бол би яагаад ингэдэг юм бол энэ бүхий ямар учиртай юм гээд энэ асуултуудаас хариулт нь цаас орж ирнэ. Хүний дотор нэг сонирхолтой тэмүүлэл яваад байдаг. Нэг хүсэл шурлаас гадуур тэнглэг тэмүүлж нэглээд байгаа. Яаж бүх зүйлийг сонирхыг үзье. Муучс хамаагүй те. Уус сонирхсан гэдэг чинь мууч хамаагүй, сайн ч хамаагүй. Зүгээр л юу юм бэ гэдгийг олж тогтоох хэрэгтэй тэр зүйл хүмүүсийн дотор байгаад байдаг. Би яг тухайн зүйлээрээ альва зүйлтэй хоолгодож яасан. Одоо би түрүүн энэ чигээр бол хөө далд ертөнцийн зүйлс, астрал зүйлд богждгоор сүнстэй байшин бүх зүйлд маш хүчтэйгээр тасагддаг байсан. Яагаад ийм татдаг юм бэ гэсэн чинь би яг үнэхээр мөнхээр дуртай болж харсан. Дуртай учраас би үүнийг сонирхоо судлаа гэд бүр үүнээс олбал би бүр англи хэлдээс хөрхөө сайжирсан байсан учраас хэрэгтэй мэдлүүд баг бүгд англи хэлтэй байдаг. За окей би гоё мэдээд уншаа сурчлаа. Окей би одоо өөр төрөй хэрэгжүүлээ. Би одоо бос түгээгээд гарах гэсэн чинь хүрээлт хүн бийдэггүй. Амар гоё олон мэдсэн тэрийг бусдаа хуваалцах гэсэн чинь хөшөө би ийм гоё мэдлээ гэсэн чинь өөдөөс ингээ амаа ангаад гэл бараг л одоо галзуу жолоотойгоор дуудсан холгүй нэг тийм байдалд ихэнх хүмүүс юм байгаа. Гэтэ зүгээр яванда өөрийнхөө дотор байгаа зүйлсийг хүмүүс сонсохгүй байсан гадарчлуулж хэрэгтэй. Учир нь гадарчлуулах юм бол яг ижлэх нь сонирхолтой адилхан туршлага авсан тэр хүмүүс нь бүгдээ дагаад хүрд ирэх байхгүй. Ингээд юм хүрээлт үүсдэг гэсэн. Одоо бид эдгээр хүрээлсэн яг адилхан тийм үйлчлэр бид бүгдээ өөрөө замлаас эхэлсэн. Гэтэл яг үндэ нэг зүйлд сонирхолтой бол таарсан. Тэр сонирхол нь бүгдийг ингээд нэгтгэсэн. Иймэрхүү. Тэгэхээр сонирхлоо өөрийн сонирхлыг олсноор энэ цаашдаа булан баяжаад хилэндээ хүртэл сайжирж гин. Тэгээ би найз нөхдөдтэй болж гин. Найз нөхдөдтэй болсноор бүүнээрээ бас том зүйлийг хийж байна. Том зүйлийг хийснээр бас өөрөө суралцаад тэдэнтэй хамт дагаад ингээд хэвлэлсэн тараад ингээд цуг дээшлээд ингээд гэрэл саад яваад байгаа байхгүй. Ганцаараа бол гэрэл саах боломжтой ихтэй хэцүү. Гэтэ далаад тосол нэмэр. Гэтэ тусалж дотор өөрөө далаа явдаг. Баярлалаа. Яагаад өөрийгөө олох хэрэгтэй юм бол бодож үзсэн баг л та хүн болго. Өөрийгөө хайгаал хүмүүсийн одоо ээж аавынхаа ч юм уу одоо нөгөө хүлээлтэнд нь хүрэх гээд ч юм уу те гитлийн чи биш байдаг ч юм уу биш байдаг ч юм уу тэгээд өөрийгөө бүр дахин шинээр ингэж бүр ингээд тэр нийгмийн одоо хүлээлтгүй хин нэгэн ойр дотны хүний хүлээлтгүйгээр цэвэр яг өөрийнхөө ухамсараар өөрийнхөө яг юу хийх дуртай вэ? Юуг яаж байхдаа яг би өөрөөрөө байдаг вэ? Гэдэг нь яг яагаад юм болов гэж бодлоо. Яг за одоо жишээлбэл би бичих дуртай. Бичиж байхдаа би яг өөрөөрөө байдаг. Яг өөрийнхөө үнэнд ойрхон байдаг. Өөрийнхөө үнэнд ойрхон байхын тулд ер нь яг өөрийгөө яагаад олох ёстой вэ гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Энэ зүйлийг хийснээрээ би үнэн байна гэдэг нь зүгээр л яг энэ бас миний л бодолтой. Энэ би байна. Тийм ээ энэ үнэн байна. Тэгж л бодож байна. За хүн өөрийгөө яагаад олох ёстой вэ гэдэг асуултанд би бас бодож үзлээ. Тэгээд хүн болгон өөрөөр ингэсэн ертөнцтэй давтагдчихгүй тийм онцгой мөн чанар тахгүй. Тэгээд энэ нь бол юу гэлж байна вэ гэхээр хүн болгон ижил потенциалтай биш. Хүн бүр өөр ингэсэн потенциалтай байдаг. Ийм учраас
одоо дэлхийн 8 тэрбум хүнийг бүгднг нь одоо бие биенээс ялгарах өөр өөр төрлийн өнгөтэй гэж бодъё. Хүн болгон өөр өөр төрлийн өнгөтэй. Яг бол хүн бүр өөр өөр төрлийн потенциалтай байхгүй. За тэнгүүд өөрийнхөө ямар өнгөтэй вэ гэдгийг олж мэдхийн тулд тэр хүн далайд аялалд гарах хэрэгтэй. Тэгээ аялаж яваад өөрийгөө хайж олно гэсэн үг. За тэгээ өөрийгөө одоо аялаж явах хэвцээ өөрийнхөө ямар өнгөтэй вэ гэдгийг олж мэднэ. За ингээд за жишээ нь улаан өнгөтэй гэдгийг олоод мэдсэн хүн тэр өнгөө гэрэлтүүлэх хэрэгтэй. Энэ бол одоо өөрийгөө бүтээх процесс. Тэгэхгүй одоо өөрийнхөө одоо давтагдчихгүй онцгой одоо мөн чанар бүхий тэр потенциалаа олж нээхгүйгээр ингээд одоо ингээд яваадах юм бол өөрийнхөө одоо өөрийгөө олохгүй төөрөөд яваад байна л гэсэн үг л дээ. Энэ тохиолдолд яг өөрийнхөө одоо бусдаас ялгарх цор ганц тэр давтагдчихгүй мөн чанараа яг юу вэ гэдгийг олж мэдэх аялалд гарах нь бол айгүй чухал. Тэгээ олж мэдснийхээ дараа өөрийгөө бүтээнэ гэдэг нь тэр өөрийнхөө ертөнцийн буюу өөрийнхөө орчлонг гэрэлтүүлэх ажил нь бол өөрийгөө бүтээх процесс. Бол ингэж явагддаг л гэж бодож байна да. За асуултанд маань үнэхээр чин сэтгэлээсээ бодоод мэдэрсэн зүйлсээ ингээ хуваалцаж байгаа найзуудаа баярлалаа. За тэгээд ерөөхдөө 3 дахь асуулт болохоор жинхэнэ сонирхол олох яагаад чухал вэ гэсэн асуулт байгаа. Тэгээ энэ дээр нэг одоо үүтгэл нэг жоохон оршил явъя гэх юм бол миний хувьд ингээ анзаархад хүмүүс яг жинхэнэ сонирхлоо олоогүй байгаа юм бол бас манай ертөнц жоохон chaotic юм нэмэх замраагүй байгаа юм болов уу гэж анзаарэгддэг. Тэгээ ингээд үнэхээр ингээд нэг зүйл үнэхээр дуртай зүйлээ хийж байгаа хүнийг харахаар үнэхээр гайхалтай. Тэр хүн ямар ч стрессгүй одоо хөгжим тоглож байгаа хүн яг үнэхээр хөгжим тоглохоор цохоогоор төрсөн бол тэрийг хийж байгаа тэр процессто тэр хүн үнэхээр жаргаа байж идэг. Тэгэхэд өнөөдөр нийгэм амар стресстэй бүх ямар ч ажил хаа газрын офис руу оронгууд стрессгүй юм бол байхгүй. Тэгэхээр л ерөөхдөө жинхэнэ сонирхлоо олохгүй байгаагийн бас шалтгаан нь юм болов гэсэн бодол байдаг. Тэгээд жинхэнэ сонирхлоо олох нь ер нь яагаад чухал вэ? За жинхэнэ сонирхол гэж штэ. Одоо миний ажил бол яг одоо сэтгэл засалж сэтгцэн эмч чиглэлээрээ би 4 жил орчим одоо суралцаа авч байна. Ажиллаад миний ажил бол хүн болгон дахин давтагдчихгүй, хүн болгон өөрийн гэсэн ертөнцтэй түрүүн манай найзууд хэлж байна те. Хүн болгонд өөрсдийн гэсэн чаддаг зүйл байдаг. Хүн болгонд өөрсдийн гэсэн нөөц бололцоо байдаг. Ихэнхдээ л нөгөө нэг яг тэр нөөц бололцоонд тохирохгүй эсвэл хүсээгүй зүйлээ сонгочихсон, тэрэндээ сэтгэл хангалуун бус, тэрнээсээ болж бүр сэтгэл готролд орчихсон ч хүмүүс зөндөө ирдэг. Тэгэхээр яг жинхэнэ сонирхлоо олно гэдэг бол бүр маш чухал. Энийг өөр хүүхдүүдэд багаас нь эцэг эхчүүд, эргэн тойрны хүмүүс нь өөрсдөө олоод зааж зөвлөдөг байгаасаа гэж би бас хүсдэг. За тэгэнгүүт одоо жишээлбэл жинхэнэ сонирхлыг яаж мэдэх вэ гэх юм бол одоо түрүүн хурцаа хэлж штэ. Би хөгжмийг анх сонсоод тэр хөгжмөнтэй холбогдоод энүүгээр би өөрийгөө илэрхийлэх ёстой юм байна гэдгийг мэдэрсэн. Яг таныг жаргалтай болгодог, чамайг жаргалтай болгодог тэр зүйлийн хэцүү сурж байгаа процессыг хүртэл чамайг жаргалтай байлгах чаддаг. Муухай талыг ч гэсэн чи хүлээн зөвшөөрөө тайрлах чаддаг. Насан туршдаа хийсэн ч гэсэн чамайг сэтгэл зүйн хувьд хангалуун байлгах чаддаг. Тэр ажил бол яг чиний жинхэнэ сонирхол юм болов уу гэж би бодож байна. Угаасаа үргэлж сайн юмтай юм байна гэж байхгүй, сайн талтай сонголт байна гэж байхгүй. Тэр чиний жинхэнэ сонирхол бол сайн тал ихтэй, гэхдээ муу талч байгаа. Харин ч тэр муу талын ч гэсэн хайрлаад хүлээн зөвшөөрөөд тэрнээсээ суралцаад хөнгөнд аваа явж чадах зүйл бол тэр бол чиний жинхэнэ сонирхол гэж би хэлнэ. Тэгэхээр хүн болгоны дотор одоо Ичкогийн урлагийн мэдрэмж, жишээлбэл тэр шүлэг бичиж байгаа байдал, тий одоо инхчхийн зургаараа өөрийгөө илэрхийлдэг ертөнц, өнгөнөөгийн зургаараа илэрхийлдэг ертөнц гэл одоо зөвхөн би крипт руу ярьж байгаа хгүй. Тэгэхээр яг
хүн болгоны тэр гоё өрмөц чаддаг ертөнц байгаа, жинхэнэ сонирхол байгаа. Тэрийг л бид нар дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгээ орчин үеийн хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл бол маш бүр хязгааргүй чөлөөтэй болчихсон юм бэлээ. Одоо жишээ нэг хүүхэд ирж байгаа байхгүй. Би ийм ууланд явдаг мотоциклийн тамирчин болмоор байна. Биний мөрөөдөл бол тэр юм аа. Би тэрнээс ингэж ас жаргалын мэдэрдгээ гэдэг ч юм уу. Тэгэхээр бүр үнэхээр хязгааргүй болчихсон. Тэрийг бид нар дэмждэг байх хэрэгтэй. Би биенийхээ ялгаатай талыг нь ойлгодог, тэр жинхэнэ сонирхлыг олоход тусалдаг байх нь л чухал юм болов. Тэр л бид нар энэ одоо бас энэ зүйлийн үр дүн юм болоо даа л гэж би харж байна. Тэгэхээр хүн болгон манаас тэр зүйлээ олоосай, олж чадахгүй бол бусад хүмүүсээс тусламж хүсдэг байгаасай гэж хүсэж байна. Баярлалаа. Маш гоё асуулт байна. Nice. За миний хувьд бол жинхэнэ сонирхлоо олох нь яаж чухал вэ гэж энэ жинхэнэ сонирхлоо бол хүн олсноороо тийм шахагдшгүй эрчим хүч өөрөөсөө гаргаж чаддсан болов гэж боддог. Хүн ингээд дуртай зүйлийнхэн төлөө хойшоо суухгүй ингээд түүнийхээ араас ингээд хөөж тууштай байдлыг ингээд үүсгэж чаддаг гэж боддог. Тэгээд хамгийн чухал процесс бол одоо яагаад энэ чухал вэ гэвэл одоо хүн яг тэр дуртай зүйлийнхээ араас явснаар ямар нэгэн зүйлд заавал хүрдэг. Тэгээд хүрснээрээ яах вэ гэхэлэр одоо нөгөө өөрийгөө олох процесстойгоо ингээд холбогдчихж байгаа гэх юм уу. Жинхэнэ зорилгоо одоо яагаад олох нь чухал вэ гэвэл хүн дуртай зүйлээ ингээд хийж штэ тэ. Тэр дуртай зүйлээ хийснээр ингээд ямар ч тийм одоо түрүү ярьсан стрессгүй те ямар нэгэн тийм хаалтгүйгээр тэр зүйлээ ингээд баг цэлэн авсан ч гэсэн хамаагүй ингээд түүнийхээ араас ингээд хөөгөө суралцаад хөгжөөд яваад байгаа байхгүй. Тэнгүүт энэ нь ингээд цаашаага ингээд харахаар жинхэнэ сонирхол нь юун дээр очиж ийн гэхэлэр бас нөгөө тэр хүн яг дуртай зүйлээ хийх явцдаа ингээд өөрийгөө мэдэж таниад ингээд яваад байгаа гэсэн. Дургүй зүйлийг хүн хийхээр яадаг гэхэлэр тийм жоохон унтралттай тэгээ сонирхолгүй ингээд өөрийгөө яг юу вэ гэдгийг ямар вэ гэдгийг ингээд жоохон анзаарахгүй те. Ингээд цаг хугацааг зүгээр нэг тийм нөхцөөсөн байдалтай ч юм уу ингээд зүгээр ингээд офисын 8 цагийн ингээд ажлыг зүгээр ингээд тэнд нэг сууж байгаа л Facebook гэх зэрэг оролдож байгаа л тэгэл өнгөрчдөг шүү дээ. Айгу тийм богино хугацаанд харин ингээд хүн яг дуртай зүйлээ хийхээрээ тэр цаг хугацаа ингээд маш ингэж сунгаж маш их зүйл ингээд олж мэдэж таньж чаддаг. Тэгээ энэ таньж явах процесс чи өөрөө ингээд өөрийгөө ингээд баг багаар бүтээж байгаа. Миний хувьд л тэгж л бодож. Ерөөдөө бүгд нэг зүйл дээр амар ойлгомжтой бас адилхан зүйл ярьж байна. Энэ өөрийгөө бүтээх. Хүн альва зүйлийг хийж явахдаа өөрийгөө бүтээж байдаг. Одоо миний түрүүн ярьсан жишээн дээр хэлэхэд би юм сүнслэг зүйлс амар сонирхдаг болсон. Энэ нэг зүйлээс холбоолоод маш олон зүйл ингээд дагалдаж явсан. Би ирж хайж эхэлсэн, ном сонин сарвэр эргүүлж эхэлсэн. Өөр гой гой сүнслэг юмнууд юу вэ те? Ийм хүн мэдээлэл юу вэ гэдгийг хайж эхэлсэн. Их англи дээр байсан, англи сурах хүссэн. Тэгэл дунднаас алхуурсан. Гэл бас зөндөө болж байгаа хгүй. Ингээд амьдрал ингээд өөрчлөлт яваад байгаа хгүй. Нэг сонирхлоос ингээд үүдэл амьдрал яваад байгаа хгүй. Би англи сургуульд суудсан. Тэгэл энэ бүх тийм сүнслэг хүмүүсийн цугладаг нэг тийм уулзалтууд газруудад руу дөндөө очдөг байсан. Ингээд бат миний хүрээлэл бас нийлээд тэлээд явуулсан. Тэр дунд нь яг нэг ойлгодог яг усууд нэгээд тэнд бийжсэн. Тэгээ одоо ингээд энэ подкастыг хийж байгаа нь тэр өчүүхэн бодлоос үүдэлтэй зүйл. Тэгэхээр үүнээс улбарлаа зүгээр л амьдрал яваад. Тэгэхээр галтаад. За жинхэнэ сонирхол гэж яг юу вэ гэхээр миний харал жинхэнэ сонирхол гэдэг хүний яг өөрийн давтагдчихгүй потенциал дотор нь бол нуугдж идэг. Тэгэхээр хүн өөрийнхөө давтагдчихгүй одоо потенциалыг олж нээснээрээ хүн тэрэн дотроос жинхэнэ сонирхлоо бол олж нээх боломжтой болдог. За жинхэнэ сонирхлоо олсон хүн бол тэндээсээ өргөлж ад жаргал мэдэрнэ. Одоо хийж явахдаа одоо
хийж байгаа зүйлээ үргэлж таашаана. Ядарч исэн ч гэсэн тэр ядралтаасаа одоо эрч хүч сэргэлтийг авна. Тэр жинхэнэ сонирхол буюу хийж байгаа зүйл нь өөрт нь орлого оруулах, өөрийнх нь амьдралыг дээшлүүлэх, одоо өөрийнх нь амьдралыг гэрэлтүүлэх тийм замрагал хөтэлдэг. Тэгээ жинхэнэ сонирхлынхаа одоо сонирхол дээр хийсэн зүйлс маань тухайн хүнийг одоо хамгийн агуу бүтээлүүдийг хийх боломжийг олгодог. За бүтээлүүд нь бол зөвхөн урлаг биш, шинжлэх ухаан, тэгэл урлаг одоо юу ч хийж болно. Бүх талбарт бол одоо хамгийн одоо гайхалтай зүйлийг бүтээх. Тэр одоо хэтрүүлж хэлэх юм бол ерөнхийдөө тийм бурхан шиг одоо тийм бүтээлч, тийм төлөвийг өгдөг гэж бол би боддог байхгүй. Тэгэхээр хүн жинхэнэ сонирхлоо олохгүйгээр ингээл янз бүрийн хийгээл ах юм бол ядарна. Тэгээ дургуй зүйлээ хийгээл тэндээсээ ингээл ядраал ял шиг хүлээж аваад тэгэл маш их ядардаг учраас энерги нөхөх гэж заавал тэгж явдаг. Харин жинхэнэ сонирхлоо олцсон хүн бол ядарч исэн ч, аз жаргал авч исэн ч, юу ч болж исэн ч тэндээсээ өөрөө тэтгэдэж байдаг учраас энэ бол одоо мөнхийн одоо энергийн их үсэр гэж бас хэлж болохоор байгаа. Тэгээ хүн жинхэнэ сонирхлоо олохын тулд энэ төрөнд маш тийм хүүхэд шиг одоо гинэн тэгээ шинийг эрэлхийлэх тийм нүдтэй байх хэвээр. Тэгээд айгүй сониуч байх хэвээр. Одоо аль болох сониуч байснараа янз бүрийн зүйлийг турших, хийх, хүлээж авах тийм одоо нээлттэй сэтгэл оюунтай болдог. Тэгээд одоо тийм эрэл хайгуулж сониуч байснараа янз бүрийн зүйл туршиж үзээд юунд дуртай дургуугаа олж мэдээд ингэснээр хүн өөрийн потенциалыг олж нээх, мөн жинхэнэ сонирхлоо олж нээж илрүүлэх тэр одоо зам руу явдаг гэж боддог. Тэгэхээр жинхэнэ сонирхлоо олохын тулд сониуч байх хэрэгтэй, шинийг эрэлхийлж байх хэрэгтэй, нээлттэй байх хэрэгтэй, мөн хүүхэд шиг байх хэрэгтэй. Тэгж одоо амьдралд хандж чадах юм бол хүн өөрийнхөө жинхэнэ сонирхлыг олох буюу өөрийнхөө тэр одоо өнгийг олж нээж өөрийгөө олох, бүтээх одоо замд орох боломжтой гэж боддог. За миний хувьд болохоор би жоо ингэ харчлаа. Сонирхол гэж байна шүү дээ. Сонирхол нь юунд ч байж болох юм байна. Ямар ч зүйл сонирхол төрж болохоор тий. Сонирхол чинь өөрөө бас юм юу тогтвортой зүйл биш байгаа байхгүй. Сайн зүйлд ч сонирхол төрж болно, муу зүйлд ч сонирхол төрж болно. Тухайн зүйлээ сонирхсноороо өөрийгөө олж байна уу? Эсвэл өөрөөсөө холдож байна уу гэдэг бас тийм асуулт урлаа. Тэгээд тэр нь жинхэнэ сонирхлоо тий эсвэл жинхэнэ үү? Тэр жинхэнэ сонирхол нь тэр хүнд одоо тий тухтай байдлыг бий болгож штэ. Тухтай байдлын их үсвэр ч юм уу тий их үсвэр юм уу? Эсвэл хүчин болоод байна. Тэгтэл сонирхол чинь хувьсэл өгөх хүч юм байна. Тэ? Жинхэнэ сонирхол тухгүй мэдрэмж ч өгч болно. Тэ? Энэ нь эргээгээд чамайг хувьсэл өгнө. Хувьсж байх үйл явц юм байна. Тэгэхээр энийг бас таних их чухал юм шиг санагдлаа. Яг тэ хүн чинь одоо нөгөө юм тухтай байдалд байхаараа дассан зогсчдөг байхгүй юу? Тэгэхээр хувьсэл өрөдөх ямарч боломжгүй болчихно. Тэгэхээр тэр сонирхол нь тухгүй мэдрэмж өгч ээж болно. Тэрийг бас ингээд маш сайн анзаарч явах хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгэхээр сонирхол нь сайн ч байж болно, муу ч байж болно. Яг гэхдээ өөрийнхөө татаад үнэн дуудлагаараа л явах систем байна. За. Тэр тухгүй байдал чи өөрөө биш. Тухтай байдал чи өөрөө амар тухтай байж болно шүү дээ. Жишээлбэл сайн төрлийн цоглон гэсэн үг шүү дээ. Одоо хөгжим сурахад бол аль нэг хөгжим сурахад бол маш хэцүү гэдэг юм бол. Гэтэ хамгийн гол нь яг тэр сурахад тухгүй байдал маш их үүснэ. Тэгээд тэрийг хүн олно давж гараад өдөрт л ядаж өдөр болгон хийгээд байхад юм бол нэг яванд баг багаар сайжраад тухтай болоод эхэлдэг гэсэн. Тэгсээр хагаад тухгүй байдал тухгүй болж өгдөг. Тухтай болж өгдөг. Тэгэхээр ингэж байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь маш чухал байгаа байхгүй юу? Тухгүй байдлаас тухтай байдал үүсэж байгаа байхгүй юу? Тэр энэ маш чухал байгаа. Тэрийг олж таних те. Тэгээ энэ чинээс хувьсэл үүсэж байгаа. Анхны нэр тэр нөгөө тухгүй байдлаас
нөгөө энэ миний сонирхол биш юм байна гэдэг бас бодолтой болоод өөр юм сонирхож авч магадгүй шүү дээ. Тийм учраас тэрийг сайн сонсох хэрэгтэй тий. Тухгүй байдал ч гэсэн бас чиний туртай юм байж болох юм тий. Тэр чинь нөгөө хувьсэл болоод хөгжөөд явж байгаа процесс болоод байгаа байхгүй. Тэр бас маш сонирхолтой. Тэгэхээр хүн бол ер нь бол өөрийгөө сайн чагнах хэрэгтэй юм шүү дээ. Өөрийгөө маш сайн чагнах хэрэгтэй юм. Яг Өөртөө илүү үнэнч энэ тухгүй байдал надад юу авчрах уу те. Өөрийгөө маш сайн мэддэг байж агаад тэгээ тэрийг хүлээн зөвшөөрөл болгож байгаа байхгүй юу. Заавал тухтай мэдрэмжинд би тасахгүйгээр тэгээ тэр тасахгүйгээр тийм тухтай мэдрэмжээ тухгүй мэдрэмжээр солиод үзэхээр энэ хоёроос ч бас нэг өөр зүйл үүсэж штэ. Өөр үнэт зүйл үүсэж байгаа байхгүй юу. Тэр нь хувьсэл болоод явж байгаа байхгүй юу. Nice. За маш гоё ер нь асуулт байна те. Айгу гоё ярих юм ихтэй. тийм цаашаа бүр үргэлжлэхээр байна. За тэгэд одоо би үргэлжлүүлье гэж бодож байна. Угсаа 3 асуулт тавьдсан байсан. Гэхдээ нөгөө энэ асуултыг бас асуух хэрэгтэй юм шиг санагдлаа. За одоо энэ цугласан найзууд маань яг өөрсдийн жинхэнэ сонирхлыг олсон уу? Тэгээд жинхэнэ сонирхлоор одоо яг юу хийгээ явж байна? Тэгээд ер нь цаашдаа юу төлөвлөж байна гэсэн асуулт байна. Хариулмыг жоохон хүлээж иж болно. Энэ асуултанд шууд хариулах хүн байвал шууд хариулаад явчих болж байгаа. За би тэгвэл нэг жоохон жинхэнэ сонирхол төр тий нэг юм байгаа да. Би стил яг жинхэнэ сонирхлоо хайгаа явж байгаа. Гэхдээ ерөөдөө чиглэлээ ингээд олцсон. Гэхдээ жинхэнэ сонирхлоо ингээд анзаараад хахад амар нарийн зүйл юм шиг санагдсан. Надад одоо би жишээлбэл хөгжмийн л хүн юм байна гэдэг ч юм уу те. Хөгжим дундаа яг юу юм? Би яг виолончел те. Одоо хийлийг би тулах хэрэгтэй юм уу? Эсвэл би төгөлдрөөрөөр тулах хэрэгтэй юм уу? Гэдэг чинь бас их чухал юм шиг санагдсан. Би ингээд яг бас сүүлийн үед өөрийгөө анзаараад хахаар жоохон шинжлэх ухаан талдаа хүн байсан юм шиг байгаа. Сонирхол илүү төрж байгаа. Урлаг гэхээс илүү. Тэгээд шинжлэх ухаан дотроо би яг ямар чиглэл сонгох уу гэдэг чи их сонирхолтой санагдаж байгаа. Минийх өөр асуулт ичиж гэнээс тэ. Хариулт биш ээ минийх. Би бас хайгаа явж байгаа манайхаа гэж бас. Гэтэ ер нь л шинжлэх ухаан тал байгаа юм шиг байлаа шүү. За. Миний мэрэгжил болохоор өөрөө сэтгцэн эмч сэтгэл засалч. Тэгээ Монгол улсын хэмжээнд бол маш ховор мэрэгжил ер нь бол анагаахын салбар дундаа 200 хүрэх үгүй сэтгцэн эмч байдаг. Үүний 100 хүрэх үгүй сэтгэл заслын эмч гээд одоо цаашаа нарийсаа сурсан мэрэгчлээ. За тэгэхээр яагаад би энэ чиглэлийг сонгосон бэ гэхээр хамгийн анх хүний их эмч болоод дараа нь ямар чиглэлээр нарийсах вэ гэж маш олон сонголтын дундаас бодож исэн. Тэгээд ихэнх өвчин ер нь хүний сэтгэл санаатай маш их холбоотой байт юм байна. Хүний бие сэтгэл оюун санаа гэдэг чинь нэгдмэл систем юм байна. Зөвхөн биетэй нь ажиллаад иж болохгүй юм байна. Хүний сэтгэл оюун санаа гэдэг юмтай зайлшгүй ажиллаж явах хэрэгтэй юм байна. Энэ бол бүр эмч болгоны хэрэгцээ юм байна. Одоо хүн болгонд бас энэ хэрэгцээ байгаа юм байна. Зөвхөн биеийнх нь эрүүл мэнд биш, сэтгэл зүйн эрүүл мэнд, оюун санаа гэдэг зүйлтэй ажиллах ёстой юм байна гэдгийг одоо ойлгоод за би ер нь энэ чиглэлээр явъя. Зөвхөн биеийг нэмчлээ зогсохгүй сэтгэл санаа, оюун санааг нэмчлэх хэрэгтэй юм байна. Энэ нь би өөрийгөө олох, гэр бүлдээ нөлөөлөх, цаашлаад эмчлүүлэгч нартаа нөлөөлөх тэр хүсэл эрмэлзлээс үүсэж исэн. За жишээлбэл хамгийн наазахын жишээ нэг хүн уурлаад эхлэхэд л тэр гэрийнхэн тэр чигээрээ тавгүй болдог тий. Нэг хүн гутраад эхлэхэд тэр гэр бүл тэр чигээрээ тавгүй болдог. Тэр сэтгэл зүйн эмгэг гэдэг бол өөрөө халтуурладаг. Одоо бусдад ч гэсэн нөлөөлж чаддаг. Эсвэргээрээ тэр ууртай хүн тайвшраад сэтгэл гутралтай хүн эдгэрхэд тэр гэр бүл ч гэсэн бүгдээрээ дагаад тийм эдгэрч эхэлж байдаг.
Тэгэхээр энэ бол гэр бүлийн асуудал байж идэг бүр цаашаа нарийн ярихаар. Тэгэхээр яг тэр эдгэрлийг гэрчлэх мөчүүл айгүй гоё идэг. Хүн сэтгэл асар удаан хугацааны сэтгэл готрлаас босч ирэх те одоо донтох эмгэггээ ялан дийлж байгаа хүн сэтгэл төгсөлтэй ялан дийлж байгаа хүн яг тэрийг эмч хүнийхээ хувьд гэрчлээд тэр нь туслаад тэр нь туслах тэр замаар хамт алхах тэр ажил бол одоо маш гоё. Энэ бол яг миний жинхэнэ сонирхол юм байна гэж би бодсон. Хүний амьдралыг ингэж маш хурдтай өөрчилж чаддаг, маш гайхалтайгаар өөрчилж чаддаг. Өчигдөр муу хүн би өөрийгөө муугаар харж ин гэж хэлж ийсэн хүн өнөөдөр орж ирээд амьдрал ямар сайхан юм бэ? Би тхийг хүсэж байна гэж хэлээ зогсох тэр мөчөл гоё идэг. Тэгээд хамгийн гоё нь тэр хүний ард байгаа гэр бүл дагаад өөрчлөгдөж идэг. Хүүн одоо жишээлбэл архин дондох эмэгтэй байсан бол архиухаа багсгаад болоод эхлэхэд л тэр гэр бүл дагаа тайван болж идэг. Тэгэхээр бол энэ бол амьдралыг өөрчилдөг тийм салбар учраас энийг сонгож орсон бас асар буянтай юм байна гэж бодож орж исэн. Тэгээд буддийн шинжлэх ухаанд одоо буддизмд юу гэж үздэг гэхээр хүний нүглийг бие хэл сэтгэлийн нүгэл гэж ангилдаг. Тэгэнгүүт одоо хүн энэ нүглүүдээс хамгийн аюултай сэтгэлийн нүгэл гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл хүн биеэр хэлээр үйлдэлээс өмнө сэтгэл дотор боддсон байх. Энэ нүгийг хэлэх үү, энэ үйлдэлийг хийх үү гэж. Тэгэхээр сэтгэлийн нүглийн хэмжил одоо арилгахаар бие хэлийн нүгэл дагаад арилдаг гэж бас үздэг юм бэл. Тэр сэтгэл гэдэг бол бүр маш чухал. Хүн бол сэтгэлийн амт нь бид нар юугаараа ялгаатай ухамсар сэтгэл зүгээрээ л ялгардаг шүү дээ. Тэгэхээр яг энийг буруу програмтай байгаа сэтгэл хөдлөлийг өөрчлөө зөв зүйл рүү оруулчихад л нэг хүн өөрчлөхөд нэг гэр бүл өөрчлөгдөн, нэг гэр бүл өөрчлөгдөд эргэн тойрондоо нөлөөлж эхэлнэ. Тэгэхээр тийм чухал салбар учраас эмч хүнийхээ хувьд энэ салбар руу зориглоод ороод ингээд гараагаа эхлээ явж байгаа. Тэгээ бас залуу хүний хувьд өөрийгөө хайгаад бүтээгээд явж байгаа гэж бодож байна. Тэг баярлаа. Ер нь гэхдээ нэг сүүлийн үед хүмүүсийн ойлголт жоохон сэтгэлийг жоохон тийм одоо дутуу үнэлээд байгаа юм шиг санагддаг л та. Сэтгэлийг бол баг эргэтэнтэй дүүцүүлж эргэтнээс баг дээгүр тавьж үзэх хэрэгтэй байтал одоо тийм манай ингээл би ингээд найзгаа ингээд харж байгаа хгүй. Хүүхэд нь ээж нь надад ингээд хэлж байгаа хгүй. Хүүхэд нь сэтгэл санаа нь тавгүй байна гэсэн. Одоо энэний сэтгэл санаа тавгүй байхын тамаатын бидний үед ингэдэг байлаа гэсэн хандлага аягүй анзаарэгддэг. Гэхдээ тэр бол амар буруу юм шиг санагдсан. Тэр сэтгэл зүгээс болж хүн ингээл амиа хорлдог тий. Амьдрал нь муухай болдог. Яг наад ойлголтын дэр чинь маш их тийм маргаан гардаг байхгүй зөрчил хүн хоорондын зөрчил. Тэгэнгүүт орчин үед одоо 20 настай байгаа хүүхэд 20 жилийн өмнө 20 настай байгаа хүний сэтгэл зүй нийгэм хоёр шал өөрөхгүй. Одоо орчин үед хүн зөвхөн фэйсбүүкээ 5 минут ухахад л асар их сүрэг мэдээлэл авч тэр үед байгаа хүний 5 жил стрессийг баг 5 цагийн дотор авч чадхаар болцсон. Тэгэхээр миний үед ийм чиний үед ийм гэж харьцуулах ямар ч боломжгүй. Жишээлбэл 90-ад оны үед талах болтдгүй байсан, тэгдэг байсан гэж ярихад орчин үед байгаа хүн тэрийг ойлгохгүй. Яагаад гэвэл бид нэр туршлагаар туулж үтсэн юм а илүү ойлгодог. Тэгэхээр нөгөө нэг миний үед юм байгаагүй, чиний үед юм байсан гэдэг бол одоо тэр ойлголтыг өөр бид нэр халах хэрэгтэй л гэж би эмч хүнийхээ хувьд бодож байна. Тэр 20 настай залуу ямар хэмжээний стрессийг туулж байгааг бид нар мэдэхгүй. 50 60 настай хүний 60 жил туулах стрессийг туулаа авчиж болно. Тэгэхээр тэр бол яг генерашндээ бол хамаагүй юм бэлээ. Тийм шүү. Nice. Одоо хариулаг юм аа. Энэ Жигээс хариулгаа болсон уу? За миний хувьд бол жинхэнэ сонирхлоо олсон. За тэр нь болохоор мэдээж зураг зурах байсан. Тэгээ би багасаа бол зураг зурдаг хүүхдээсэн. Тэгээ томрох тусмаа энэ сонирхол маань нэмэгдсээр байгаад өөрийгөө олсон гэдгээ бол ухаарсан. Тэгээд яг жинхэнэ сонирхол яаж энэ миний жинхэнэ сонирхол вэ гэдгийг бол олж мэдэхэд яг түрүүн ярьжсэн шиг хүн өөрийнхөө потенциалыг олж нэ гэдэг. Хүний өөрийнх нь потенциал буюу хүний өөрийн дотоод ертөнц гэж байдаг. Тэгээ хүн өөрийн дотоод ертөнцөө илэрхийлэх хамгийн тэр ойрхон тэр сувгийг олж нэх нь бол хүний жинхэнэ сонирхол юм байна гэж болсон. Тэгээд хүний ертөнц байла, тэр ертөнц өөрийгөө илэрхийлэх суугууд гэж байгаа. Тэр нь бол юу ч байж болно гэсэн үг.
За тэр илэрхийлэх хамгийн ойрхон суугуудыг олж нээх нь бол тэрэн дотор хүний жинхэнэ сонирхол ногддог. За миний хувьд бол миний өөрийнхөө ертөнцийг илэрхийлэх хамгийн ойрхон сууг болохоор зурх хавтал байсан байхгүй. За магадгүй хурцаагийн хувьд бол өөрийнхөө ертөнцийг илэрхийлэх хамгийн ойрхон сууг нь хөгжим зохиох байж болно гэсэн үг. Тэ одоо өөр зарим хүний хувьд бол өөрийнхөө ертөнцийг илэрхийлэх сууг нь шүлэг бичих ч юм уу, ном бичих. Заримынх нь хувьд бол одоо хүн эмчлэх ч юм уу те. Тэр хүний ертөнцид ямар нэгэн илэрхийлэмж байгаа, бас хүсэл байгаа. Тэр хүний потенциал өөрийгөө яаж илэрхийлэх вэ гэдэг зүйл дээр яг зэмсэг бол яалтчгүй яригдана. Тэгээ хүний ертөнцийг одоо илэрхийлэх тэр зэмсэг буюу илэрхийлэх тэр хамгийн ойрхон сууг бол хүний жинхэнэ сонирхол юм байна гэж бол болсон байгаа. Миний үзмэн адил би олсон гэж бодож байгаа. Би Монгол Улсын консерваторийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. Анхан би хөгжим зохиох тал дээр өөрийн авьяасыг арай олж харах нэгэгүйсэн. Дөнгөж төгөлдрөөртэй танилцаа төгөлдрөө сурал явжсэн. Тэр тунд миний төгөлдрөөрийн уралдаанд оролцож байсан. Тэр уралдаанд би Бетховны Фүрэлэст аяг нөгөөдөд тоглосон. Гэтэ би яг тоглохын өмнө ягаад ч энэ аяг ингэж тоглолцлоо яадаг ингээд би өөрөөрөө өөрчлөд эхэлсэн, өөрөөрөө найрлаад эхэлсэн. Яг тухайн үеэс яг миний зохиох авьяас гарч ирсэн юм уу гэж би боддог. Ингээд ялбай төлс улбаалаад ингээд гарч ирдэг байхгүй. Дараа нь би Шопены хөгжмийг сонсоод ягаад ч бас нэг адилхан хөгжим толгойд дуурайх юм би яг тэрийг буулгаад үзсэн чи бас л зохиогоод эхэлсэн юмсан. Ингээд яалчгүй манайг эргэж анзаарсан би ч өөрөө анзаарсан тэгээд би яалч хөгжмийн зохиолч болох юм байна гэж бодоод орж исэн. Гэтэ хэдий би хөгжмийн зохиол бичээд нэг удаа курстэй гойгоо зохиолоод бичээд тоглуулсан гэсэн миний сонирхол мөн үү гэдэг дээр би маш их танилцж эхэлсэн. Би өөрөөсөө бүнхээр би хийх ёстой зүйлийг хийж байна уу гэж би өөрөөсөө өдөр болго асуудаг байсан. Тухай бүрт нь өргөлж хариулт ирдэг байсан. Өргөлж надад айлгахаар ирдэг байсан. Маш гоё мэдрэмжүүдээр ирдэг байсан. Тэр бүх зүйлээр ингээд баталгаажсаар хагаад ирэхэд бол эми зас муу юм байна гэж шийдсэн байгаа. Эми хийх ёстой зүйл муу юм байна гэж боддог. Тийм л. Цааш та юу? Цааш та тэр бүх надаар дамжиж гарах гээд байгаа юм бол би өөрөөр дамжуулаад гараа гэж үзэж байгаа. Бос хүмүүс хүрэх ёстой, сонсох ёстой, надаар дамжуулж тоологдох ёстой, бүтээгдэх ёстой зүйлс хэр байгаа бол I'm ready for challenge. Төвшөрж байна. За миний хувьд бол би инженерийн сургууль ШТС-ийг төгсөөд ер нь бол яг миний сонирхол инженер болох гэхээс илүү одоо уран зураг ингээд бүтээлч байдал илүү ингээд намайг сэргэж байгаа гэж жоохон ойлгосон гэх юм уу. Тэгээ би бол яг өөрийгөө бүрэн дүрэн олцсон гэж бол хэлэхгүй зүгээр ингээд одоо ч гэсэн олсоор л байгаа гэж хэлнэ. Тэгээд яг миний хувьд бас ингээд сонирхлууд байдаг. Гэхдээ сонирхлууд цор ганц гэж байдаггүй юм шиг надад санагдсан. Хүнд ингээд 2 3 сонирхол байж болно. Тэгээ миний хувьд бол ингээд хөгжил, дэвшил, өөрчлөлт, хувьсалт нь өөрөө ингээд надад амар ингээд миний сонирхлыг татдаг гэх юм уу. Одоо ингээд жишээ нь нөө түрүүн ичгоно тухгүй байдлаас тухтай байдал үүснэ гэж ярьсан шүү дээ. Тухгүй байдлаас тухтай байдал үүснэ гэж ярьсан. Тэр зүйл одоо ингээд миний амьдралд бас маш их байдаг. Одоо ингээд жишээ нь жимд явлаа гэдэг хүмүүс одоо ингээд дасгал хөдөлгөөн хийлээгээд тэгэхэд тэндээс ингээд маш их тийм эхлээд бол ингээд хэцүү мэдрэмж аавна. Тухгүй мэдрэмж авч байгаа. Өөрийгөө яадаг бол хүчилж програмчлж хийж байгаа учраас тэгээс дараа нь тэр булчингийн тэр нэг ийм таатай нэг тийм
хийгээд дуусны дараа нэг тийм булчинчин нэг тэр мэдрэгдэж байгаа тэр мэдрэмж нь маш гоё буюу тухтай санагдаж эхэлнэ. Эхлээд тухгүй байдлаас тухтай байдал үүсэж байгаа л гэсэн. Тэнгүүд энэ надаа ингээд тийм өсөлт төгжлтийн мэдрэмжийг авч байгаа юм уу? Би яг тэр өсөлт мэдрэмжээс ингээд маш их юм ханалт авдаг тийм хүн юм шиг надад санагддаг. Ерөөдөө айлч салбар байсан. Өөрөө ингээд өсөж дэвшүүлэх нь ингээд надад тийм таатай гэх юм уу одоо нэг тийм миний нэг тийм сонирхлын зүйл яваад байна л да. Тэгээд яг тийм том зорилго гэвэл мэдээж одоо ямар нэгэн өөрийн бүтээмжээрээ тэг ингээд хүмүүст илэрхийлэхтэй хүмүүст одоо уран зургаар ингэж тэр өөрийг ингэж тэр мэдрэмжийг ингэж илэрхийлж яг тэр тухайн хүмүүст ингэж тэр оюун санаа болон майнд доторх ингэж задлах тэгэд амьдралыг ингэж жоохон өөр өнцгөр харах тэр зүйл рүү л ер нь зорж байгаа юм. Миний хувьд л тийм л байна. Ичгөө. За. Миний хувьд болохоор би бас яг жинхэнэ сонирхлоо олсон. Би болохоор ер нь бол мэдрэмжээ маш сайн сонсож чаддаг болсон уу. Тэгэхээр тэр дээрээс амар сониуч зантай байсан байхгүй юу? Тэгэд аливаа зүйлийн мөн чанарыг нээх тэ оршихуйн утга учирыг ойлгохыг хүсдэг. Тэгээд гүн мэдрэмж өгдөг зүйлсийг сонирхдаг байсан. Тэгээд би энэ жинхэнэ сонирхлоороо байгалийн хэл болох хэрэгтэй байна гэдгийг ойлгоод бичиж эхэлсэн. Энэ нь одоо надад яг миний үнэхээр энэ жинхэнэ сонирхол байсан гэсэн үг. Энэ жинхэнэ сонирхлоо олсон. Тэгээд ер нь хүн сонирхлоо өдөөх хэрэгтэй юм байна. Ямар ч хүн сонирхлоо өдөөх хэрэгтэй байна гэдгийг нуугдсан байдаг байхгүй юу? Дотор нь ингээд нийгмийн дарамт шахалт ч юм уу те одоо нөгөө өөр хүмүүст хүлээн зөвшөөрөх байдлаар ч юм уу нуугдсан байдаг. Тэгээд чи яг өөрийгөө хатгаж эхлэх гэсэн үг л дээ. Тэр хатгаад тийм сонирхолч юу байна? Өөрийгөө хатгаад тэр сонирхлоо өдөөх ёстой шүү. Хүмүүсээ гэж бас уриалмаар байна. За баярлалаа. Nice. За тэгээд энд байгаа 6 хүний 4 нь бол ерөөхдөө сонирхлоо олцсон гэж хэлсэн. 2 нь бол хайж яваа. Тэгээ миний харуул нөгөө одоо энийг сонсож байгаа бяцхан дүүнер тэгээ өөрийгөө олоогүй хүмүүс байх юм бол энэ жинхэнэ сонирхлоо олно гэдэг процесс бол тэгээ өөрийгөө олно гэдэг процесс бол ерөөдөө маш удаан процесс. Хүн хөвгтөл явагдах байх. Тэгээд олоогүй байна гэж бити гутраарай. Олно гэж харин зүтгэж яваарай. Тийм л энэ. Энэ чи юу хэлэх гэсэн бэ? Тийм. За тэгээд өнөөдрийн подкастт хамтдаа байсан найзуудаа баярлалаа. Сонсож байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд подкасттай тараагаарай таалагдсан хүн үнэхээр яг энэ подкаст хэрэгтэй шүү. Энийг миний тэр найз маань ч юм уу тэр дүү маань сонсчоосоо гэсэн хүн байвал бас түгээгээрэй. Та хэдэд төгсгөл болгоод гоё хэлэх үг байвал хэлээч. За миний байнга хэлдэг нэг үг байдаг. Өөртөө болон бусдад зүгээр орчлын ертөнц дээр байгаа чинь хангалттай шүү. Тэ? Өөртөө ингээд дааж давшгүй ачаа бити өөртөө зөөлөн байгаарай. Хүн болгон чамд хатуу хандж болно. Нэмээд өөртөө бити хатуу хандаарай гэж би ирж байгаа үйлчлүүлэгч нартаа найз нөхдөдөө ер нь өөртөө бас хэлдэг. Өөртөө зөөлөн байгаарай. Хэрвээ үнэхээр тусламж хэрэгтэй бол тусламж авахаас битгий одоо цухтаарай. Хамгийн хүчтэй хүн бол ер нь тусламж авч чаддаг хүнийг хэлдэг шүү. Тэгэхээр юм байна. Подкастныхаа төгсгөл базаад хэлэхэд бол яг өөрийнхөө жинхэнэ сонирхлыг ер нь олох тэр процессын аялалтай бүгдээрээ гарцгаагаарай.
Тэгэд хойшоогоо битгий суугаараа өнөөдрийн ингээд хийхээс ингээд айж байгаа зүйл чинь магадгүй яг тэр зүйлд л яг чиний хайж байгаа зүйл чинь оршиж байж болдог учраас тэр зүйл рүү ингээд урагшлаарай л гэж хэлээ да. За би болохоор ингэмээр байна. Чи чамд ямар ч хөвгтлөөж болно? Тэ? Хартайгаа, цагаантайгаа өөрийгөө хүлээн зөвшөөрөөд өөрийгөө зас. Өөрийгөө хатга. Өөрийгөө зүгээр ойлгохгүй бай гэж хэлмээр байна. Тухтай бүсээсээ гар. Тий, 50 байдлаасаа гараад юу гэмтэй. Илүү хувьс гэж хэлмээр байна. Дотроо байж болно шүү дээ. Заавал гаднаа биш дээ. Хүн чинь дотроосоо хувьсч эхэлжээж гадагшаага гардаг. Тэр дотроо хувьсэл чинь маш хамгийн чухал зүйл байхгүй юу? Өөртөө үнэнч бай гэж хэлмээр байна бас. Дотоод өөртөө үнэнч байж ич чиний үнц нь чамд илүү чухал болно. Үнцэнтэй байгаарэ. За сүүлд нь ярьсан зүйлээ дүгнээд хэлэхэд нэгэнд хийгээд эхэлсэн бол бити бүжиг өдөр болгон заавалчгүй хийгээл ах хэрэгтэй. Хийгээл ах юм бол хайж. Хэдий хиймэргүй санагдсан гэсэн хийх хэрэгтэй. Энэ бол өөртөө түр ичгөөг хэлсэн чинь үнж байдлыг өөртөө өсгөж байлг хэлбэр. Тиймээс битгий бүжиг заавал тухтай байх шаардлагагүй. Тухгүй байх шаардлагагүй. Юм ямар ч байх шаардлагагүй. Чи зөвхөн өдөр болгон хийгээд л ахт л энэ бүхэн сайжрал яваад. Окей. За миний хүмүүст хэлмээр байдаг зүйл бол үргэлж сониж байгаарай. Шинийг ирэл хэлгэж байгаарай. Өөрийнхөө потенциалаа нээхийн төлөө зоригтой тавшингуй байгаарай гэж хэлмээр байна. Бүтээж үлдэх нь чухал. Хэрэв бүтээж чадахгүй бол бүтээхийн төлөө хичээгээрэй гэж хэлмээр байна. Nice. За тэгээд өнөөдрийн подкастэнд байсан найзуудтай маш их баярлалаа. Тэгээд подкастыг маань сонссон хүмүүст, энэ хүртэл сонссон хүмүүст баярлалаа. Тэгээд та бүхэнд бүгдэнд нь өөрт хүсдэг хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Баяртай.